Ихэнх хүмүүс Rowan Atkinson-ыг алдартай жүжигчдийн хувьд тухайлах юм бол дэлхийд даяар танигдсан Mr. Bean-ий дүр Johnny English кинонуудаар нь сайн мэднэ. Харин түүнийг автомашин дурлагч, жинхэнэ автомашины хорхоотон гэдгийг цөөхөн хүн л мэднэ. Atkinson-ы өргөн цар хүрээтэй машины цуглуулгад олон жилийн турш хуучны спорт машинуудаас эхлээд тансаг зэрэглэлийн SUV хүртэл төрөл бүрийн загвар багтсан байна. Түүнчлэн тэрээр төрөл бүрийн мотоспортын уралдаанд оролцож байсан туршлагатай нэг юм. Тэрээр мөн топчир уралдааны хямдхан машин унсан од хэсэгт жүжигчин Matt LeBlanc-ийн дараа хоёр дахь хамгийн хурдан цагийн амжилтыг үзүүлж байсан нэг юм. Ингээд Mr. Bean-ий машинуудтай танилцъя. 1964 оны Ford Falcon Sprint. Уралдааны зам дээр удаан хугацаанд ашиглагдаж байсан төмрүүлэг. Гэхдээ Atkinson 2014 оны Goodwood уралдаанд энэхүү автомашинаараа осолд орж байжээ. Гэхдээ шаардлагатай засваруудыг хийсний дараа энэхүү машиныг 2021 онд дуудлага худалдаагаар $77,000 зарсан байна. Энэхүү онцгой машин бол жирээний Falcon биш, харин Falcon Sprint. Sprint гэдэг нэр нь анх 1964 оны загварт зориулан танилцуулсан Sprint багцаас үүдэлтэй 4.3 литрийн V8 хөдөлгүүрийг тавьж өгчээ. Дэлхийд дахинд 4278 ширхэг худалдаанд гарсан. 167 морины хүчтэй, ойролцоогоор 270 сая орчим төгрөг. Раллигийн ертөнцийн домогт машин болох Lancia Delta HF. HF гэдэг нь өндөр наривчлал гэсэн утгатай. Олон мянган өсвөр насныхны ханы постн дээр гарч байсан автомашин дурлагчдын дунд хамгийн танигдсан загваруудын нэг. Энэхүү Delta загварын илүү спорт хувилбар бөгөөд дэлхийн раллигийн аврах шалгаруулах тэмцээнд гаргасан амжилтаараа хамгийн ихээр алдартай юм. Atkinson анх 1989 онд V8 загварыг худалдаа авсан бөгөөд хэдэн жилийн дараа түүнийг V16 загвараар сольсон байдаг. Гэхдээ тэрээр дараачаар нь 1993 оны HF Evo 2 загварыг цуглуулгатай нэмж авсан бөгөөд энэхүү машиныг 2023 онд дуудлага худалдаагаар зарсан байна. Дараагийнх нь 1989 оны Lancia Dyma. Atkinson олон Lancia худалдаа авснуудын нэг нь Dyma 9 юм. Dyma нь Lancia-гийн бүтээсэн дөрөв алхахтай седан загвар бөгөөд анхны үеийн 1984-өөс 1994 оны хооронд үйлдвэрлэгдсэн. Гэхдээ хэсэг завсарласны дараачаар Lancia 2011 онд Dyma нэрийг дахин сэргээсэн ч Chrysler 300 богино настай байсан бөгөөд 2014 онд үйлдвэрлэн зогссон байна. Энэхүү төмрүүлэг нь 1986 оны төрөний авто үзэсгэлэнд танилцуулагдсан бөгөөд Ferrari V8 хөдөлгүүрээр тоноглогдсон байна. Үүнийг Lancia ба Ferrari гэсэн хөдөлгүүр дээрх тэмдэглэгээс нь харж байна. Mercedes-Benz 500e. Энэхүү өндөр үзүүлэлттэй Mercedes 2 ширхэг түнд байсан. Тэрээр эхнийхээгээ 1991 онд цоо шинээр нь авч байсан бөгөөд 4 жилийн дараа зарсан байдаг. Гэвч 2015 онд тэрээр дахин 500e машинтай болохоор шийдэж 1993 оны загварыг нь худалдаа авчээ. Илүү сонирхолтой зүйл гэвэл 2017 онд тэрээр анхны 1991 оны машинаа буцааж худалдаа авч чадсан бөгөөд 1993 оны загвараа дуудлага худалдаанд оруулж ойролцоогоор $80,000-аар зарчээ. Гэхдээ төв дуудлага 1991 оны машинаасаач мөн салахаар шийдсэн байна. Гэхдээ дахин бодлоо өөрчилж өмнөх хоёртой ямар ч холбоогүйгээр өөр нэг 1993 оны 500-ыг худалдаа авчээ. Гэхдээ Rowan Atkinson-ы түүний энэ машинд хандсан тууштай дурлалыг үнэлэхээс аргагүй юм. Mercedes-Benz 500-ийн V8 хөдөлгүүртэй 326 морины хүчтэй, тэгээс 100 км/цагийн урдыг 5.5 секундэд авдаг байна. 2014 оны Mercedes-Benz SLS AMG. Atkinson-ы гаражтай хамгийн сүүлийн тээврийн хэрэгслүүдийн нэг. 2010-аас 2015 онуудын хооронд ердөө 5 жилийн турш үйлдвэрлэгдсэн. Энэхүү загвар нь CLR McLaren-ийн залгамж халаа болж Формула 1-ийн хуучин жолооч Дэвид Кулхартын оролцоотойгоор бүтээгдсэн юм. CLS гэдэг товчлол нь хөнгөн спорт гэсэн утгатай бол өмнөх CLR нь Race Sport буюу хөнгөн спорт уралдаан гэсэн утгыг илэрхийлдэг байна. CLS нь бас нэгэн чухал онцлогтой. Энэ бол AMG-гийн анхнаасаа бие даан зохион бүтээж үйлдвэрлэсэн хамгийн анхны Mercedes-Benz машин. Ойролцоогоор $202,000 буюу 583 морины хүчтэй 6.2 литрийн V8 хөдөлгүүртэй байна. 2002 оны Honda NSX. NSX нь автомашин сонирхчдын дунд түүний дотор Rowan Atkinson удирч маш онцгой машин. Уян хатан дэгжин хийцтэй энэхүү спорт машин гайхалтай гүйцэтгэл олон загварыг хослуулсан бөгөөд Америк нэгдсэн улсад Acura NSX нэрээр танигдсан. Анхны үеийнхээ хувьд 15 жилийн турш үйлдвэрлэгдэж дараа нь 10 жилийн завсарлага авсны эцэс 2016 онд 2 дахь үеэр дахин сэргэн гарч 7 жил үйлдвэрлэгдсэн байна.
Rowan Atkinson-ы 2002 оны загвар хэд хэдэн загварын шинжилгээгээр гарсан байдаг. Энэ нэг талаараа шинэ журмуудтай холбоотой, нөгөө талаараа Европын спорт машинуудтай өрсөлдөх шаардлагатай болсон явдал юм. Өмнө байсан pop-up буюу өргөгдөг их гэрлийг хасаж урд бамперыг нь сунгаж өгчээ. 252 морины хүчтэйгээр гарсан загвар юм. 2011 оны Rolls-Royce Phantom Drophead 2007-оос 2016 оны хооронд үйлдвэрлэгдсэн. Rolls-Royce Phantom Drophead нь анх Phantom болон 2004 онд Rolls-Royce-ийн 100 жилийн ойд зориулан бүтээсэн 100EX концепт загвар дээр үндэслэн хийгдсэн байдаг. Энэхүү тансаг зэрэглэлийн нээлттэй кузовтой Grand Tourer машин 2012 оны Лондоны Олимпийн хаалт ёслолд ашиглагдсан гэдгээрээ олонний анхаарал татж чадсан. Atkinson-ы Phantom Drophead нь энгийн хөлбруудаас баггүй ялгаатай. Тэрээр анхны 6.7 литрийн V12 хөдөлгүүрийг 100X концептэд мөн ашигласан байдаг бөгөөд V16 хөдөлгүүрээр солисон байна. Түүнчлэн тэрээр Johnny English Reborn буюу Johnny English эргээ ирсэн нэмэх киноны 2 дугаар ангид ижил V16 хөдөлгүүртэй Phantom Coupe унаж дүр бүтээсэн байдаг. $500,000 үнэтэй байна. 1939 оны BMW 328 Roadster. Atkinson-ы цуглуулгын хамгийн хуучин машин бол 1939 оны BMW 328 Roadster юм. Энэхүү дэгжийн спорт машин 79 морины хүчтэй, 2 литрийн багтаамжтай, шогмон 6 цилиндртэй хөдөлгүүрээр тоноглогдсон. BMW 328 загвар нь ердөө 5 жилийн хугацаанд 1939 оноос эхлэн 1940 он хүртэл үйлдвэрлэгдсэн бөгөөд дэлхийн 2 дугаар дайны улмаас BMW-гийн автомашин үйлдвэрлэл тасалдаж байсан гэдгийг та бүхэн сайн мэдэх баха. Энгийн хийц бүхий хөнгөн загварын ачаар ердөө 816 кг жинтэй байсан бөгөөд энэхүү машиныг мотоспортын ертөнцид онцгой байр суурь эзлэхэд нь тус болсон гэж ярьдаг. Тэрж байтугай домогт Мэл Мегелийн оролдоонд тус бүрдээ ялагч болж байсан удаатай. Хэдэн 10 жилийн дараа 2011 онд Atkinson өөрөө мөнгөлөг өнгийн энэхүү автомашинаараа Мэл Мегелийн оролдоонд оролцож байсан байна. $621,000. 1998 оны Land Rover Defender 110 Heritage. Land Rover Defender-ийн тусгай хэлбэр бөгөөд Land Rover-ийн 1940-од оны үүсэл гаралд хүндэтгэл үзүүлэх зорилготойгоор бүтээгдсэн байна. Heritage Defender нь 90 болон 110 гэсэн хоёр хэлбэрээр худалдаалагдсан. Эдгээр тоонууд нь тээврийн хэрэгслийн тэглэх хоорондын зайг инчээр илэрхийлдэг байна. Энэхүү загвар нь тухайн үеийн бусад Defender машинуудад ашиглагдаж байсан стандарт 2.2 литрийн багтаамжтай TD5 турбо дизель хөдөлгүүрээр тоноглогдсон бөгөөд 122 морины хүчтэй. Өнгөний 2 сонголтоор гарсан хөрөн ногоо, цайвар пастел ногоо өнгөр. Atkinson 2 дахь цайвар өнгийг нь сонгосон. Загварын үед 1940-од оны сүүл үеийн Series 1 Defender-ийн төрхийг санагдуулах зарим элементүүдийг багтаасан. Тухайлах юм бол кузов өнгөтэй ижил, хайшаа обод болон төмөр торон радиаторын хаалт зэргийг нэмж өгчээ. Энэхүү төмөр үлэг ердөө 400 хүндэл байдаг. Гэхдээ Atkinson 2024 оны 2 дугаар сарын 24-нд энэхүү машинаа дуудлага боллоо. Rowan Atkinson-ид 106 ширхэг үйлдвэрлэгдсэн. McLaren F1 машинаас зам дээр хууль ёсоор унах боломжтой 72 ширхгийн нэгийг эзэмших завшаан тохиолдсон азтай хүмүүсийн нэг юм. 618 морины хүчтэй, 6 литрийн V12 хөдөлгүүртэй. Түүний бор хүрэн улаан өнгийн F1-тэй холбоотой дүүх маш ээдрээтэй. Машиныг авснаас 2 жилийн дараа 1999 он тэрээр осолд орж урд машин мөргснөөр капотыг нь гэмтээсэн байдаг. Харин 2011 онд үүнээс хавьгүй ноцтой осол гаргажээ. Atkinson мод болон замын тэмдэглэгээ мөргөж бүрэндээ гэмтэл авсан бөгөөд машины урдаас ч гал авалцуулсан байна. Тухайн ослын дараа машиныг засварлахад $1 сая гаруй $1 зарцуулсан гэдэг. Гэсэн хэдий ч энэ бүх засварын дараач McLaren F1-ийн үнэ маш хурдтай өссөн бөгөөд тэрээр 2015 онд энэхүү машинаас салахаар шийдэж хувийн дилерээр дамжуулан $12.2 сая $1-оор зарж чадсан байна. 1977 оны Aston Martin V8 Vantage. James Bond-ийн илгэлэл болох Johnny English цувралтай гол дүр бүтээсэн Rowan Atkinson машины сонголтод Bond-ийн өнгө аясыг зайлшгүй шингээх шаардлагатай болсон. Rowan Atkinson 2018 онд гарсан Johnny English 2 кинонд энэхүү машиныг ашиглаж байсан. Энэхүү төмөр үлгэн 5.3 литрийн V8 хөдөлгүүртэй бөгөөд 390 морины хүч гаргадаг. Aston Martin V8-ийн өндөр гүйцэтгэлтэй хувилбар болох энэхүү автомашин анх гарч ирэхэд Британий анхны супер машин хэмээн хүндэтгэлийг хүлээж байсан бөгөөд 1989 он хүртэл үйлдвэрлэгдсэн. Энэхүү V8 Vantage нэрийг зөөсөн сүүлийн загвар байгаагүй. Aston Martin энэхүү нэршлиг 2005 болон 2018 онд дахин 2 удаа сэргээж байсан удаатай. 1986 оны Aston Martin V8 Zagato.
V8 Vantage загвар дээр үндэслэн бүтээгдсэн V8 Zagato нь алдартай Италийн кузов үйлдвэрлэгч Zagatoгийн бүтээл юм. Zagato нь Aston Martin-ы кузовыг хийдэг түүхтэй бөгөөд V8 Zagato нь тэдний шилдэг бүтээлүүдийн нэгт тооцогддог. Энэхүү машин тухайн цаг үеийн загварын хэм маягийг илэрхийлсэн хурц өнцгтэй хийц загвараараа алдартай. Гэхдээ 2001 онд Atkinson-ы Zagato түүний осолд орсон машинуудын жагсаалтад багтсан. Тэрээр Их Британий Croft Circuit уралдааны зам дээр жолоодож явахдаа осолдож машиныг ойролцоогоор $270,000 засвар үйлчилгээ хийлгэсэн байна. Хожим нь энэхүү машиныг дуудлага худалдаагаар ердөө $150,000 зарчээ. Энэ түүний хувьд маш хохиролтой 8 болсон гэж үздэг. 2014 оны Bentley тансаг зэрэглэлийн ховор тусгай загвар. Энэхүү Birkin гэдэг нэр нь алдартай Hermes-ийн сүнхнээс үүдэлтэй мэт санагдаж болгож угтаа өөр утгатай юм. Энэхүү машин Bentley Boys нэрээр алдарсан. Тим Birkin-д зориулсан хүндэтгэл бол харин цүнх нь түүний холын амаатан болох жүжигчин Jane Birkin-ий нэрээр нэрлэгдсэн байдаг юм байна. 675 литрийн хос турбо V8 хөдөлгүүртэй 505 борны хүчтэй. Birkin Mulsanne стандарт байдлаараа нэмэлт тоглог байдал болон entertainment багцтай ирдэг байна. Үүнд арын суудлын дэлгэц, аудио систем, Wi-Fi сүлжээ үүсгэгч зэргийг багтаасан байна. Зөвхөн Европын зах зээл зориулын 22 ширхэг үйлдвэрлэсэн бөгөөд тус бүр нь хаалганы хэсэгт байрлуулсан цифр тооноос харж болно. 1951 оны Jaguar Mark 7. Цаг хугацааг 10 жил гаруугаар урагшлуулах юм бол Atkinson-ы цуглуулгад багтдаг хоёр дахь хамгийн хуучин машин бол Jaguar Mark 7 юм. Тэрээр энэхүү машиныг уралдааны зам дээр ч мөн сорж хэдэн жилийн турш уралдаанд оролцож олон цомын эзэн болж байжээ. Их Британий Jaguar компани Mark 7 загварыг 1950-аас 56-ны хооронд үйлдвэрлэсэн бөгөөд энэхүү загвар машины ертөнцид ерөнхийдөө амжилттай явагдсан юм. Ингээд та бүхэндээ Rowan Atkinson хамгийн алдартай төмөр хөлгүүдийг буюу классик загваруудыг нь танилцууллаа. Түүнд олон орчин үеийн загварууд ч байдаг гэдгийг та бүхэн мартаж болохгүй. Харин Mr. Bean кинонд гардаг классик Mini Cooper одоо хаана байдгийг бол энэхүү жижигхэн машин 1991 онд Mr. Bean-ийн ертөнцид гарч ирсэн ч үнэндээ бол 1974 оны загвар 1 литрийн багтаамжтай 4 цилиндр хөдөлгүүртэй ердөө 34 борны хүчтэй 4 шаталт дараатай. Mr. Bean-ийн шоу болон кинонд ашиглагдсан энэхүү классик Mini одоо BMW-гийн эзэмшдэг BMW Classic музейд хадгалагдаж байгаа.